Одон төр сувг тавтай марил би болготлогч Инхбат. Бизнес судлаач Бат Эрдэнэ дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон Одон төр сувгийн алтан гишүүд ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон төр сувгаар болон NTV телевизээр 83.3 170-аас дэлгэний Одон радиогоор хүрч байна. За өдөр минь батахаа. Өдөр минь. За $3 илүү мөнгө өдрийн хоолндоо зарцуулдаг юм шүү те. Мөн үү? Тэгээ харамч юм чи хүн хүний нэг харах онцгоос янз бүр л байгаа тийм. Тэгээ энэ болгоныг харин жоо уйтгартай. Нөгөө гой ингээл тийм ч мөрөөдөл, ийм ч мөрөөдөл, пуучин сансрын хөлөг AI гэл ядаггүй л дээ. Гэхдээ яалтчгүй одоо нэг үр дүн гэдгээр харах юм бол дэлхийн хамгийн баячуудын нэг хүн яалтчгүй одоо чинь 96 таа байна уу тийм. Тийм 96 таа. Саяхан л Bill Gates 50 хүрлээ гэл бөөнөрө шугалцгаад байсан та. Warren Buffett хэд таа вэ? Одоо 5 6 байна уу? 9 байсан баха. 9 байна уу? Тий. Нөгөө хөрөнгөний хэмжээгээр? Тий. Баха. 9 байгаа хүн л эрттэй юм шүү дээ. Тий. Elon Musk ч анхны их наядтан болно гэдэг байгаа шүү дээ. За эхлэе. За тэгэхээр хоёулангийн нөгөө түрүүчийн ярьсантайгаа уялдж байгаа нэвтрүүлэг тийм ээ. Түрүүчийн ярьлагаа тэгэд дуусгасан тэрний үг бол нөгөө аливаа хүн энэ заавал энэ алдарт гэхээс л үгээр ирээдүгээ нэг гоё мөрөдлөө хүн болгонд л мөрөдөл байгаа. Таамаглаад тэрэн дээрээ харин очиж чадах чадахгүйгийн тухай байгаа шүү дээ тийм ээ. Тэр ирээдүйн гоё мөрөдлийг гэрэл гэгээг харж чадж байгаа жишээг болохоор Безостаар авч ярьсан. Яаж бараг л таагаад байна үзмэрч юм уу гэсэн саятай. Гэхдээ тэр үзмэрчтэй дагаадаа биш тэрийг хийх тэр амьдралын үр таригдж явсаар агаад ургасан үр жимсийг сошиал бидэнд харуулад хараад байгаа болохоос биш тэр ургаж явахдаа асар их олон тийм туршлагыг хүүхэд байхаас авчээ гэж. Яг энэтэй адилхан Баффет бас яг тэгж байгаа. Одоогийн Баффет одоо ийм болчаагүй. Тэр үед одоо аав нь орчин тойрон нь яг л тэр зүйлсийг энэ бодит байдалд итгэдэг зүйлсийг хүүхэд байхасаа сурч эхэлсэн. Жишээлбэл 14 настайдаа анхны хувьцаагаа авсан гэдэг ч юм уу те. Бүр тийм байгаасаа. Тэгэхээр яг энэ хоёр холилдоод юу гэвэл ирээдүйд харах бочих гэж байгаа тэр гоё хүсэл тэмүүлэл мөрөөдлийн чинь амьдралдаа очихын тулд наанаас зогсолтгүй нөгөө шатаар алах хэрэгтэй болохоос биш хэсэг сууж итал ингээд тэр дэтлээ одоо 12 давхар байшин байлаагт 12 дахт гарчдгүй шүү. Нэг нэгээр нь алхдаг юм аа. Тэгээ үүнийг бол тууштай харин алхдаг тийм үү. Одоо бидэд шатаар дэшээ гартлаа лифт ажиллахгүй болчлаа гэдэг алхдаг л үстэй. Тэрнээс одоо юу гэдэг заримдаа алхчихснаа жоохон гоншгоноо эсвэл буугаал байвал одоо хизээ 12 давхартай очих юм. Энийг сахилга бат гэдэг байгаа шүү гэж. За тэгэхээр энэ талаас энэ сахилга батыг зарим хүмүүс түрүүний одоо чи нөгөө гоё сонирхолтой болгоо жок маяр хэллээ. Харамж, яхир, өвгөн одоо юу гэдгийг тэ гейм гэдэг бол үгүй тэр чинь нөгөө нэг өөрийнхөө дүрмээр тэгнэ гэсэн бол тэрийг л хийж байгаа л явдал болохоос биш харамлаагүй. Мөнгөдөө $3 дээшээ байгаад байгаа юм биш байхгүй тэ мөнгөдөө ундаа авч явахгүй кофе авч явахгүй байгаа биш тийм ээ. За тэгэхээр өнөөдрийнхөө болохоор яг саяны зүйлсийг ярих болохоос биш одоо Warren Buffett-ийн нийтээрээ баг бүгд мэддэг хөрөнгө оруулалтын арга техник гэрээс ярих гайгүй юм аа гэж. За тэгэхээр эндээс юу гэвэл тэр сахилга бат гэдэг байгаа нь өдөр тутамд хүн нөгөө сонголттой таардаг гэдэг шүү дээ. Өглөө босоод одоо баруун хөл дээр босох, зүүн хөл дээр босох гэдэг шиг хүнд цаг минут тутамд сонголтууд л гарч ирж байгаа. Тэр сонголтуудын үр дүнд өнөөдрийн чиний хүрсэн цэг чинь үсэж байгаа гэдэг өгүүлбэртэй адилхан тэр decision making буюу өдөр цаг тутмын акшн бүрийн бүрт үзүүлэх реакшн decision making. Тэр шийдвэр гаргалтууд. За тэр шийдвэр гаргалтууд нэг амжилттай шийдвэр гаргачаал тэрэндээ ханаад байх биш. Тэрийг тогтмолжуулах урт хугацаанд тэрийг яаж хадгалах юм. За жишээлбэл өглөө эрт босноо гэдэг өнөөдөр 6 цаг 5 цагт эрт босчоод за чадсан шүү гэд дараа өдрөөс нь унтаад байвал энэ амжилт мөн үү гэдэг те. Тэгэхээр тогтмолжуулах хэрэгтэй гэдэг юм яриад гэж. Ингээд тогтмолжуулахын тулд өөртөө за тэгвэл би өглөө эрт босохын тулд орой эрт унтан шүү гэдэг ингээд хариуцлагажуулж байгаа өөрийгөө үүргэжүүлж чинь гэсэн те. Тэгэхээр энэ дөрвөн зүйл. Гэтэл амьдрал дээр яг энэ ном шиг болдгоо юм байна л да. Нөгөө уруу таталт гэж юм орж ирнэ. Сэтгэл зүг хөвдөн. Одоо найз нөхд бол үгүй ингэчээл да гэдэг нэг фитнестэй ч юм уу номын сан цоогч яхад. За өнөөдөр ганц тасалж ич гэдэг юм уу байж болно тийм үү? Гэтэл яг энэ хөрөнгөний зах зээл дээр болохоор одоо бид нийтээрээ хамрагдаж нэлээд зарим нь алддаг штэ. Одоо койны бүүн байна.
хувьцааны бүүм за тэр л одоо стыг алах гээд байна гэд тэ. Тэгэхээр энэ юуг бол бидний тарих сэтгэлийг урууд татдаг байхгүй. Тэгэхээр энэ урууд татагдахгүй байх ёстой гэж байгаа. Гэхдээ урууд татагдахгүй байх ёстойг цагаат болох юм бол бусд нь урууд татагдахгүй байх ёстойг мэдэхгүй дээ биш байхгүй. Бүгд л одоо нэг сонсож байгаа хүн бол мэдж байгаа. Яаж вэ гэдэг нь чухал байгаа зү тийм ээ. Тэрээс хүн болгонд урууд татагддаг даа гэж бодож сууж идэг хүн гэж байхгүй л ахал та. Тэгэхээр энэ талыг ярих та. Тэгэхээр энэ бүгдийн саяны нэг сайн зүйл биш, нэлээд хэдэн ийм хүчин зүйл буюу хувь хүний соёл нөгөө сахилга батуудыг compound effect гэж байгаа. Жижиг чиний өнөөдрийн гаргаж байгаа энэ үйлдэлүүд тэрнийхээ төлөө зүтгэж байгаа өдөр болгоны 5 6 цагт өглөөрт босъё гэдэг ч юм уу те. Тэхийн тулд оройн нэрт унтий, хоолоор зохицуулъя энэ төр гэдэг байгаа. Энэ бүгд нийлбэрүүд чинь нийлээд урт удаан өсөлтөнд ялгаагаа томоор гаргадаг. Нэг өдрийн хувьд юм уу богино хугацаанд бол энэ ялгааг энгийн нөгөө найзуудаасаа бусдаасаа нэг ялгагдахгүй. Тэгээ энэ compound effect гэдэг ойлголт бол нөгөө compound interest буюу нийлмэл хүү гэдэг механизмаас ер нь гарсан. Нөгөө нийлмэл хүү гэдэг чинь хүүгээсээ хүү бодуулаад авахгүйгээр дахиад хүүгээсээ хүү бодуулаад гэдэг нөгөө огцом ийм график үүсдэг шүү дээ. Яг энэтэй адилхан. Өнөөдрийн жижигнэх өсөхгүй байгаа юм шиг боловч ингээ удаан хугацаанд энэ 96 жилийн турш юу л олоо гэж дээ. Бүр ингээд огцом өсөж амжилтууд гарч ирд юм а гэдэг. Энэ тухай гол ойлголтыг өгөх юм. Тэрийгэ кэс дээр давтъя тийм ээ. Шууд бодохгүй гэсэн үг шүү дээ. Тий, одоо тэгэхгүй нөгөө энэ үгнүүдийг тайлбарлахгүй болохоор бүгдээрээ мэддэг үг. Гэхдээ артлын нюанс буюу философийн тайлбарлахгүй бол болдгүй. Одоо тий 20 жилийн өмнө л энэ хөрөнгийн бирж дээр хувьцааны сургалтанд суужсэн одоо тэгээд яг дээшлсэн юм салгаа. Нэрүүдийг бол бүгд мэдээд байгаа тий. За тэгэхээр хүмүүс бол тэгнэ одоо нөгөө энэ хувьцааны нэтэр хариуцлагатай байх гэдэг нэг юм түрүүн киноны хэлсэн нөгөө учиргүй AI пуужин сарндар очихоос бол хамаагүй өөдрөгтэй сонсогдно. Гэхдээ зоосны нэг тал шиг мөрөөдөл энэ сахилга бат хоёр хамт байхгүй бол би зоосныхаа гой $100 гэдэг 10 за $1 гэдэг тэмдэгт нь гой хагдаад сүлд нь над талдахгүй байлаа гэ би зоосыг хайждаггүй үстэй. Тэр сүлдийг кармалал явах хэрэгтэй болно тийм үү? Яг тэрнтэй адилхан хариуцлага гэдэг юмыг заавал дагаж явж чадчихэж нөх хүн төрөлхтний 2% нь жоохон баян тэр 2%-ийн дахиад 2% нь илүү баян гэдэг шиг те. Тэр асар хэцүү байдаг байхгүй. Энэ амархан байсан бол хүн төрөлхтний 98% нь баян байж болох лээсэн байхгүй. Гэтэл 98% нь ядуу байгаад байгаа нь энэ хариуцлагаас л бүгдээ цутаачдаг. Мөрөөдхийг бол 100% мөрөөдчлөг байх. Ямар ч хүн асар гоё мөрөөдөлтэй. Гэтэ хариуцлага нь 98% чаддгүй байх нэ. За тэгэхээр уйтгартай гэж хэллээ шүү дээ. Яа тийм гэхэлэр бодит байдлаа харъя нөгөө Безос бол ингээл Илон Маск центр бол гоё пужимужингаа ингээл зураг нүртэл гоё рекламтай байдаг шүү дээ. Гоё тэнд шинэ Tesla нээж мэгээл те. Warren Buffett гэсэн чинь нэг юм өсөлтийн юм график Excel access хартсан сууждаг те. Үнэлгээ тренд гэдэг нэг тийм динамик талаараа суугаад байдаг. Тэгээ аль нь гоё вэ гэж харуул мэдээж кино шиг нөгөөх нь гоё л да. Тэгэхээр энэ бол эндээс юу гэж хэлэх гингүүл мөрөөдөл бол эхлэлийн цэг л болохоос биш тийм ээ. Тэр цаад очих төгсгөлийн цэг бол биш ээ. Харин тэр төгсгөлийн цэг хүртэл эхлээс төгсгөл хүртэлх А цэгээс Б цэг гэдэг нэг шулуун зурлаа гэхэд тэр дотор ч нөгөө процесс явагддаг байхгүй. Процесс гэхдээ шулуун гэж сая би хэлдэг нь юу гэвэл таслал зураагүй шүү. Шулуун тасалдахгүй байх хэрэгтэй буюу өдөр бүр тэрийг л давт. Тэрийг compound effect гэдэг. За тэгвэл энэ саяны энэ дээр тулгуурлаад Warren Buffett-ийн философиудаасаа нэгээр нь явъя. Гол төлхөр философи margin of safety амьд үлдэх зай. За энийг бол одоо энийг сонсож байгаа бүхэн 100% 99.9 ш 100% сонсцсон байгаа үгэлбэрийг тайлбарлах гэж байгаа шүү. Гэтэ зөв ойлгосон байна уу гэдэг дээр ингээд гоо жишээд хоёулаа явчих те. Тэрний юу гэвэл одоо хувьцаанд одоо coin мөнгө оруулах байлаа гэхэд хүмүүс тэгдэгс дааж чадах хариуцлага өргөх хэмжээгээрээ л оруул илүү гарсан мөнгөөрөө оруул гэдэг яг хэлбэрүүд нь тийм. Нөгөө хэлбэрийн буюу үр дүнгийг харах юм бол яг тийм. Гэхдээ цаад философи нь юу гэвэл чи тэр мөнгөийг оруулснараа амьдралд амьд үлдэх нөөцтэй үлдээл гэж байгаа. Тэгэд дайн байлдаанд кино мөн дээр тэгдэг штэ. Та баатар болох гэж битээ яваарай те. Яг бод төдөлд бол кинонуудын гоё нөгөө зохиолд бол эх орныхоо төлөө бүгд урагшаа өхий гэж дараад байгаа кино гардаг. Амьдралдаа тэгдэггүй юм байна л да. Чи өвчгүй хүн шиг амьд байх юм бол улстай хэрэгтэй шүү. Бити өхрөө найзуудаа л гэж данд явд юм байл та. Тэрнээс юугээл кинонд гардаг шиг ураа бүгдээрээ шууд босоод дайраад өгчий гэдггүй юм байна. Тэр бол уран сайхан юм байна шүү. Тэгэхээр яг амьдрал дээр энэ философиг дарж байгаа.
Чи өнөөдөр алдахгүй байснараа дараагийн боломжинд оруулах мөнгөтэй үлдэж байгаа шүү л гэж байгаа. Тэ. А бүгдийгээ all in бити хийчихэл гэсэн үг байхгүй тэ. Тэр бол bet шүү гэж. Тэгээд тэгэхээр энэ бол бүр ганц санхүүгийн нэр томьёо биш. Энэ бол Warren Buffett-ийн тэр утгаа ер нь ихэнх хүн тохирох юм одоо философи баггүй тэ. Тэгээд яг Buffett-ийн өөрийнх нь хэлсэн логик болохоор чи зөв байх албагүй тэ. Гэхдээ буруу байлаа гэж бот. Чи зөв байв бурууга ер нь яг үндэ бурхан л биш бол хинч мэдэхгүй. 100% гаранти гэж хааж байхгүй. Хэдий сайн мэдсэн ч гэсэн л эрсдэл байж л байгаа. Хэдий сайн судалсан ч. Гэх тийм учраас тэр эрсдэл гарч ирэхэд сүрхгүй байх хэмжээнд л байх нь л ёстой. Яг тийм. За энийг болохоор нөгөө яг мэрэгжлийн хэллэгээр болохоор өрийн эрсдэл тэ одоо шунал юуны таазаа барих хэвээр тийм ээ. Тэгээд нөгөө хоцорсон айдсыг бити аваарай тэ төр зүрийн шууган буюу тэр олонний хайп буюу тэр уруу таталтанд бити орчоорой гэдэг зүйлийг бариад байгаа. Тэгэхээр яг үнэндээ бол өнөөдрийн ертөнц дээр үе хүнэгдлийн үеийнхээс тэгээр ерөөсө бидний амьд байхын хугацаанд ертөнц яаж юм хайп нөгөө юу үүсэж байгаа вэ? Каос үүсэж байгаа вэ те? Тэр юу гэвэл сошиал медиа энэ мэдээж интернетийн технологийн нөлөө орж ирж байгаа. Тэгэхээр урд урдынхаас илүү баяжих юм түүх зард юм байна. Болсон юм байна. Ингээд баяж чинь. Ингээд тэг чинь. Уг зүгээр л тэгж ярьж байгаа хүмүүс хүртэл мөнгө хийгээд шүү дээ. Тэ зүгээр ярьсныхаа төлөө. Тэгэхээр харин Баффет болохоор яг эсрэгээрээ удаан хугацаанд амьд үлдэх. За энэ философи зөвхөн санхүүгийн хувьд нь ч биш. Энийг ярьж байгаад өөрөө 30 таадаа өнгөрцөн хүн бол бас л хийвгүй яа те. Гэтэл энэ хүн 96 орчод байгаа шүү дээ. Амьд л яваад байгаа. Тэгэхээр удаан хугацаанд оршин тогтнох буюу Дүрийн Баатар дайны хэлээр Баатар болж нэг тулаанд өгчээснээс амьд үлдэх юм бол чи улстай хэрэгтэй шүү гэдэг үг л яг энэ философи яг л батлагдаад байгаа гэсэн. Тэгэхээр сошиал медиа бидэнд юу харуулд юм боддоор ярив. Үр дүнг харуулдаг. Энхват гэж одоо юу гэдгийг дилер эсвэл одоо магнат ингээд энэ хувьцааг авснаар ийм киллер хэвээр crazy үйлдэл хийжээ. Тэр ингэжээ гэд. Тэр талд нөгөө Elon Musk тэр орно. Гэхдээ тэр чинь өстой өдрийн од шиг байхгүй юу? Саяд нэг тохиолдлыг л харуулдаг байгаа шүү. Самсргүй тохиолдол байхгүй юу? Самсргүй жүжиглээ санаатай. Гэхдээ нөгөө хоёр хувьд л багтж байгаа нөгөө статистик байхгүй юу? Тэгтэл Баффет болохоор яг нөгөө саяны тэр үр дүн гэхээс зэтгээр үр дүнд очих замыг нэг нэгээр нэг топигаа өргөжлөлт гэсэн үг. Жишээг нь Баффет дээр аваад байгаа боловч нөгөө Безос, Elon Musk энэ бас яг тэрүүгээрээ л өдөр болгон топи өрж байгаа шүү. Тэрийг биднээс харахгүй л байгаа. Тэднээс жоох юм поп байж магадгүй. За тэгэхээр энэ саяны компаунд гэдэг зүйл ерөөсөө ганцхан санхүүгийн зүйлээс гэхэл одоо жижиг үр дүнгууд том амжилтыг бүтээн гэдэг л энэ философиг л бүр маш сайн бариад гараал гэдэг байгаа. Энэ нэвтрүүлгээр өгөх гол хоёулангийн бас нэг том мессеж бол энэ. Баффет айгу ухаантай. Бусдаас IQ-гаасаа өндөр ерөөсөө биш юм билээ. Ерөөсөө биш. Энэ айгу олон нөгөө алдартай хүмүүс инкестэй гардаг те. Тэр харин тэр яг нэг ажиллаа. Нэг цайгаа бүр зуршлна. Яг л тэр бүргэрээ нөгөө муу гэдэг кологоо те. Яг 70 жилийн турш яг тасралтгүй. Би бүр тэр нөгөө юуг нь хүртэл гайхдаг шүү дээ. Нөгөө бүргэрээдээ коло удаг. Өдийн насны хүн. Тэг коло ортой гэдэг те. Махын зүйл яраас коло ууж болохгүй гэдэг. Бүргэрийг junk food гэдэг. Тэгсэн мэт энэ хүн 96 хүрчээд байгаа байхгүй. Тэгээ яасан гэхлээр тэр бургер колондоо биш тэр хүн дадал зуршлыг ходоодондоо хүртэл өгчөөд байгаа байхгүй. Ходоод тэрийгээл хорч байсан боловсруулдаг болгоос сурчаад байгаа. Гинт өөр хоол иддэг биш тийм ээ. Гэх мэтийн байж болно. Энийг хоёлаа бас яг нөгөө шинжлэх ухааны эрүүл мэндийн талаас нь бас энэс цаашаа яриад яах юм бэ те. Сурталчлаагүй шүү гэж анхааруулan хэлэхгүй байна. Тэгэхээр дөрөв үгэлбэр байгаа. 70 жилийн турш гэдэг хугацаагаа хэлж байгаа. Тасралтгүй гэдэг нөгөө континуслыгаа хэлж байгаа. Зөв шийдвэр үдийг тэр нь заавал лагс зөв шийдвэр байх албагүй. Шийдвэрүүдийг 70 жилийн тур давтсан явдал юм а гэж. Тийм ээ. Тэгээ нөгөө зөөл нь хатуугаа идэх гэдэг чинь нэг цохол нэг хадаасыг цөм оруулах биш. 70 жилийн турш ингээд таг гэдэг тэр хадаас юу яах вэ те? Аюу гоо нарийнхаа орчих байхгүй, мөрөө царайхгүй. Ганцхан хадаастай байвал хүн нямба цогтөг доо тийм ээ. Яг тэрнтэй адилхан ингээрээ гол үгэлбэр болохоор өдөр бүр тэхийн тулд суралцаад байгаамаа. Тийм ээ. Хичээл зүтгэлийн үр дүн чинь гарч байгаамаа гэдгийг харуулж байгаа. Тэгээд энэ нь санхүүд болохоор баг багын нэг хоримтлал бий болоод байгаамаа.
За энэний үр дүнд чи ингээд 70 жил ингээд яваад маш хариуцлагатай өдөр бүр одоо нэг үйлдэл хийн гэсэн үйлдэлийг хийдэг л хүн байх юм бол тэнд reputation build буюу нөгөө одоо итгэл одоо юу нэр хүндээ бий болгож байгаа. За энэ бол хөрөнгө оруулагч нарт асар одоо чухал одоо asset нь баггүй. Одоо нөгөө жинхэнэ гэхээс л тэгэхээр яс одоо ерөөсө бурханд итгэхээс л тэгэхээр цаганд итгэхээс л тэгэхээр чи хизээч амьдралдаа хоцорж байгааг хүнд итгэл хаяа нэг ирдэг хүнд итгэл хоёр шал ондоо тийм үү. Тэгэхээр тэр яг энэ хөрөнгө оруулалтын үед юм уу мөнгөн энэ бизнесийн хамтрал дээр бол тэр итгэл гэдэг юм асар чухал. Тэр хүнд байгаа карманд байгаа мөнгө гэхээс л тэгэхээр тэр мөнгөгүйч байсан Warren Buffett итгэлээрээ энэ хүмүүс одоо асар явдгаа. Тэгэхээр нөгөө бусдад үнэлэгдэх үнэлэмж тийм ээ итгэл гэж нөгөө талд үнэлэмж энэ үнэлэмжийг бий болгосноор Warren Buffett хаашаа нийгэм тийшээ гэдэг нэг юм болчиход байна шүү дээ тийм хөрөнгөний зах зээл тийшээ гэдэг чинь энэ нөгөө компаундын чи хүчинд бий болоод байгаа маа гэж итгэлцэл харилцаа холбоо урт хугацааны түншлэл энэ урт хугацааны түншлэл дээр чи хараарай нөгөө хүн өөрийнх нь зиндааны хүнтэй л найзалдаг гэдэг шиг Warren Buffett-тэй чи өөр баг найзлж амжихгүй байхгүй нөө статус хамаагүй холтой. Гэтэл Warren Buffett станы зиндааны хүмүүстүүд л амлна. Тэгээ энэ зиндааны хүмүүс бүгд өөрийнхөө ертөнцтэйгээр ингээд холбогдчихл энийг өөрөө тэр итгэлцлийн экосистем гэдэг юм бий болгож байгаа. Энэ экосистем цагаат болох юм бол айгүй олон жишээгээр дэлхийн конгломератууд авч явж гин, том бизнесүүд авч явж гин, үндэстэн даамсан корпорациуд авч явна гэдэг га чинь энэ хэлээд байгаа. Энэ бие биендээ итгэсэн тэгээд бас хариуцлагатай нөгөө талд нь баг хариуцлагатай талент тусгал шиг хариуцлагатай хүмүүс ингээм хариуцлагатай хүмүүсийн тогтвор суурьшилтай энэ торон сүлжээ чинь мөнгөтэй ч бод яасан ч зах зээл дээр үлдээд аваа яваад байгаа байхгүй. Тэрнээс нэг баяжсан та биш тийм ээ. Тэгэхээр энэ зүйл чинь биднүүсийн хэлээд байгаа зүйлээ гэдэг. За тэгээ Warren Buffett-ийн өөрийнх нь алдартай ишлэлийг татъя. It takes 20 years to build a reputation in 5 minutes to ruin it гэж. Чи одоо нөгөө энэ итгэл өрнөслийг 20 жил ингээд олж авсан байж болно. Гэхдээ нэг л удаа зөрчигдөл одоо 5 минутанд алга болно гэж. Монголчууд энийг аль эзэн хэлсэн байсан те. Нэр хугарахаар үгүй юу лээ? Нэр хугарахаар тий яс хугар гэж. Тэгэхээр нэр хүнд гэдэг зүйл чинь өөрөө чиний одоо тэр мөнгнөөс чинь илүү чухал зүйл шүү. Энийг хийж чадсан Warren Buffett бол бат мэджил байгаа цаадах чинь гэдгийг дэлхий даяар одоо амьд байхдаа бурханлаг болж чадсан хүн бол энэ Warren Buffett-ийн жишээ юм л да. Нэг олон их усүр дээр батлаад байгаа юм те. Тэгэхээр Buffett-ийн баялаг нь зөвхөн мөнгөөр хэмжигддэггүй. Түүний хамгийн том нөгөө нийлмэл одоо үндэс нь буюу хүмүүсийн итгэл юм аа. Тийм байна. За ивент итгэжтэйгээ танилцаад тэгээд үргэлжлэе. За хоёлаа юу яана? Хоёр ивент итгэж шууд нийлбэл ярьчтөө. За тийм. За. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани өнөөдрийн дугаарыг ивент итгэж байгаа. За хот мөндөр сувг маань байгуулагдаад одоо 2 жил гарсан болж байна. Тэгээд 4 сарын 29-нд байгуулагдсан. 2024 оны яг байна тий. Тэгээд 2024 оны 4 сарын 29-нд байгуулагдаад ерөөс нэг компанитай хамтарч ажиллаж эхэлсэн байхгүй юу? Тэр нь манай MMS компани. MMS компани маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч гэдэг ураатай. Энэ урандаач тохирсон одоо үйл ажиллагааг явуулдаг. Их дэлхийгээ хайрлах, ер нь ногоон ирээдүйг хөгжүүлэх энэ одоо чиглэлт л одоо явдаг шүү дээ эднийх юм чинь. Тэгээд дээрэс нь MMS-ийнх маань шинжилгээ ухаан танин мэдхүйд хөрөнгө оруулах маш дуртай юм компани юм билээ. Тийм учраас үдийг хүртэл одоо ингээ 2 жил гарan од мөндөр суугтай маань хамтдаа байгаад байгаа. Ийм гоё газар юм. Тэгээд заяагаас ч зөндөө сонссон л доо. Заяа бол MMS-ийг маш сайн мэддэг юм билээ. Манай спортын тайлбарлагч. Эднийх үнэхээр гоё үйл ажиллагаа явуулдаг компани. Бид нарыг бас байнга дэмждэг юм аа. Би ингээд заяа чинь газар зүйн мэдлэг сайтаа тэрүүгээр бас ингээ рил мэл хийдэг шүү дээ. Тэр мөрийн ч гэсэн маш их дэмждэг ийм газар юм аа гэж заяа өөрөө хэлж ил. За тэгэхээр ийм гоё газар доод мөндөр суугтай хамтарч ажиллаж байгаа. Бид бас их бахархаж байгаа. Өөрсдөө ч бас бахархаж байна. Тэднээс ч гэсэн бас бахархаж байна. За баярлалаа. За баярлалаа. MMS-ийнхэнтэй бүр үнэхээр нөгөө зориг нийлдэг. Өнгө маань баг нийлдэг те ногоон тэмүүлэл итгэл гэдэг бүх юм нийлдгээрээ их баярлалаа. За дараагийн нэг одоо чадамж гэх юм уу да. Саяны энэ итгэлийг яаж олж авах юм гэхээр нөгөө хүн хийсэн болгоно л дандаа зүв байгаа л оноод байдаг бас биш юм байна л да. Тэр хүн яаж тэгэж алдааныхаа багдлыг баг амжилтынхаа магадлалыг үлднөр болгож байна гэхээр өөрийнхөө чаддаг зүйлийг хийгээд байгаа юм байна. Чаддаг зүйлийг хөвчлээ хийдэг. Чадахгүй зүйлээ харин
одоо сурахын төлөө явна. Гэхдээ ер нь бол аль болох чаддаг зүйлээ хийнэ. Энийгээ болохоор circle of competence гэж чадамжийн хэл хязгаар гэдэг. Хүнслийн хэлээр хүлээж ичэх юм уу да юу гэх юм те. Өөрийнхөө нөгөө дошин дээрээ бай гэдэг ч нэг те. Гэдэг араманда яаж байгаа ч үлээ. Янз бүрийн үгнүүд байдаг. Энэ ерөөсө Монгол төр бол аюу их байд юм байлээ шүү. Хүмүүс энийг мэддэг. Гэхдээ яадаг ч юм хэрэгжүүлэхгүй, хариуцлагагүй гэх юм уу да. Сахилга батгүй гэх юм уу. Хариуцлагагүй шүү сахилга. Warren Buffett-ийн нэг шууд л дүрэн байгаа. Хэрвээ мэдэхгүй бол энэ AI-д оруулахгүй. Одоо нэг AI ер нь Buffett оруулсан байхгүй баг тий. Тэгэхээр алаад байна тэнцтэй AI бодоо олгож гин, coin бодоо олгож гин, .com бодоо олгож гин, аль руу ороогүй байна л да. Түүхэн тий. Тэгэд мэдэхгүй зүйлдээ хөрөнгө олохгүй л гэж байгаа. Тийм бас тий. Одоо юу гэх юм дээ одоо тий. Хоёр нохоо зодолж ингэ зодолдохгүй л гэж байгаа байхгүй тий. Тийм. Гэтэ нөгөө хоёр нохооны хувьд бол тэр яс айгуу чухал байх л да. Warren Buffett-ийн хувьд ямар ч хамаагүй л гэж байгаа. Бүр тэрийг салгаас сурцсан тий. За энэ түүх мөнх нь бол их бод зүгээр шүү. Цаадах чинь бүр 11-тэй байгаасаа нөгөө багтаа ундаа зарлаа гэдэг ажлыг хийжсэн байгаа байхгүй. Ундаа тэгээ нөгөө айлуудаар яваад сонин зараад тий. Богц зардаг байсан бас. Яагаад гэсэн чинь энэ нөгөө сонин гинт уншигдахгүй болохгүй юм байна л да. Хүмүүс нэг өдөр гинт ундаанаас татгалцахгүй юм байна. Бас гинт богц ажиллагаа нийгмээрээ болох гэдэг магадлал маш бага юм байна л да. Гэтэл нэг тийм технологийн ч гэдэг юм уу киллер гинт бүтээгдэхүүн чинь нэг орж ирээд нэг буцаа гарчих магадaltaй. Гэтэл хүн төрөлхтөн богц ажиллахаасаа болох ч юм уу тамгитгахаасаа болох за муухай амжиж авчлаа нэг ундаа уухаасаа Coca-Cola уухаасаа болох гэдэг магадлал нь хамаагүй бага байхгүй. Тэгээд хүүхэд 11 настай байхдаа тийм бүтээгдэхүүн сонгож зардаг байсан байхгүй. Тийм биш үү тий. Ямар айхтар юм. Яагаад гэхлээр нөгөө тэр хүчин хичээлдээ явж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хичээлэн даалгавар малгар хийн Монгол хүүхдүүд адилхан. Нөгөө ундаа зарах хугацаа бага байгаа шүү дээ. Тэгэхээр маргааш юу заруул амжилттай вэ гэж бодох хугацаа оюут нөгөө хичээлийн сурагч хүүхдүүдэд хизээдээ бодогдож амжих юм. Тэр талаар бодморгүй байгаа байхгүй. Найдвартай байх хэрэгтэй. Гэхдээ мөнгө нөсөж явах хэрэгтэй. 11 настайгаас эхэлсэн гэж байгаа шүү дээ. Гэтэл чинь хүмүүс болохоор бид хэд өөрсдөө би ч бас тийм ялгаагүй те. Одоо бүхэл боломжийг гэрэл хийлээл айгүй олон боломжуудаас одоо нөгөө олон одоо try байх тусмаа те одоо нэг нь надад боломж олдно гэж үздэг штэ. Бараг бүх coin-ыг авч үзүү яав сүлдээ нэрж мэдэхгүй тийм ээ. Дээр нь трендээ хөн. За энэ ингээ өсөж чинь гэл. Тэг өсөх трендтэй нөгөө байх юм бол бүүл трендтэй байх юм бол энэ өсөлтсөөр л байна гэж бодоод байгаа шүү дээ. Хизээч тэхгүй. Амьдрал динамик байдаг. Гэтэ хизээ буухыг харахгүй шүү дээ, тийм ээ. Тэгээ бүгд л авч ивэл авахаас өөр гэл яг тийм тохиолдол албаар гардаг л да. Өнөөдөр авчдаг байж гээ ширэг нүнгүүд маргааш өсчихсэнгүү тэр өстөр би яг зөв бодож ирсэн байна гэд энэ бодол 3 өдөр давтагдангууд дөрөвдөгтөрөө яг авлаа гэсэн чинь дөрөвдөгтөр нь унж байгаа юм таарчдаг шүү дээ. Энэ бол айгүй олон хүн дээр ясна л кейс байх. Тэгэхээр энэ эрсдлийг бити авах гэж байгаа. Ийм эрсдэл бити авч чи тэрийг үнэхээр мэдэхгүй бол. За тэгээ алдартай хоёулынгийнх нь бас нэг дээр гарсан энэ бол Buffett-ийн яг хувьцаанд гардаг зүйл. Чи тэр авсан хувьцаа чинь чи дамлах гэж авч байгаа бол худлаа шүү гэж байгаа байхгүй. Авчаад энэ бараа бүр алга болцсон чинь тэр хувьцаагаараа чи бүр нандинаад бүр ингээм амар хайртай баймаар байвал авчрал гэж байгаа. Тэ. Хувьцааг худалдаж битгий аваа. Худалдааны зорилгоор битгий аваа. Зүгээр чи өөрөө хадгалах гэж аваа л гэсэн санаа юм ба шүү дээ. Энэ хувьцаахаа яг нэг талаас гэж бодоо гэж байгаа юм байна. Нэг талаас одоо жишээлбэл за яг хувьцаач гэхгүй дээ. Хувьцаач яг нөгөө цаас нөгөө итгэмжлэл байгаа шүү дээ. Одоо нөгөө энэ тэдэг эзэмшиж байгаа л гэдэг. Манай компани тэдэг хувийг энэ хүн эзэмшиж байгаа гэдэг бичвэр. За хэлбэр нь яах вэ цахим байна уу тэр юу байна хамаагүй те. Гэхдээ тэр одоо энэ дээр үгэнд гарна. Нөгөө чи өөрөө инвестор гэдэг чи өөрөө нөгөө оонер юм аа гэдэг те. Тэгэхээр тэрэн дээр юу гэж хэлж ин гэхэлэр ингээд байгаа нөгөө за Coca-Cola-г хувьцааг авах боллоо гэж үтэй. Эсвэл одоо Apple-ийн хувьцааг авах боллоо гэж үтэй. Чи Apple гэдэг компани Coca-Cola-г үнэхээр өөрөө хэрэгэлдэггүй, маш их дурладаггүй гэвэл авч болж байгаа байхгүй юу? Тэрнээс юу гэдгийг огт мэдэхгүй яг өөрөө хэрэгэлж байгаагүй. Гэхдээ нэг одоо дрон ундараад байгаа юм чинь дроны компани хувьцааг авъя гэдэг бол яг одоогийн байдлаар энэ дайм байлтаа дрон чип үнэтэй байхад яг хэсэг хугацаанд болно. Гэхдээ чи насан туршдаа тэрийг хувьцааг атгах чадах уу? Хайрласаар л байх юм уу Coca-Cola шиг. Тэгээд байнга хэрглэж явахдаа тэгээ авцсан үний гоё юм л да. Одоо би Coca-Cola хувьцааг авчлаа. Өөрөө Coca-Cola аваад уух, Pepsi аваад уух хоёрд өөр юмсэг байдлаар шүү дээ. Би Coca-Cola-г дэмжиж Coca-Cola уухаас урах байхгүй юу? Нөгөө хоёлаа солонгосын чинь дээр солонгосын 51 хүмүүсгүй ардын 51% нь Samsung-ийн хувьцааг эзэмшдэг. Тий.
Ямар тохиолдолд Samsung авсан надад ашигтай байхгүй. Эргээд баг өөрөө өөртөө хөрөнгө оруулж байгаа шүү дээ, тийм ээ. Өөрийнх нь банк худалдаж авч байгаа. Тэгэхээр яг энэ зүйлд орох хэвээр энийг мэдэх гэдэг. Энийг мэдэх хэвээр гэж байгаа болохоос биш манайх яг эндээс гатлаад дуусгах юм бол нөгөө ховцоогоо трендээ судалж ирснийгаа маш сайн мэддэг болчлаа гэдэг байгаа чинь үгүй чи бүр нөгөө юмдаа дуралтлаа юу гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр тренд нөхөө өгдөг биш юм аа гэж. Дараад нь болохоор энэ салбарыг одоо түгэнд эксперт болох гэдэг арга юм байна. Кодогоо судлаад, чипэд судлаад, койнод судлаад, койн дотроо шит койнуудыг судалж гүөх юм байна л да. Энэ боломжгүй байхгүй. Хүний язгаар гэдэг чинь хүн чи язгаартай шүү дээ. Боломжгүй. Тэгэхээр Баффет юу гэж хэлсэн гэвэл чи бүхнийг мэдэх албагүй. Тэр чинь ч нэг буруу биш. Харин юу мэдэхгүй байгаагаа мэдэх чинь чиний бүр үүрэг шүү гэж байгаа байхгүй. Чи юу чадахгүй гэдгээ өөрөө өөртөө үннээ хэлээ гэж байгаа. Хэн нэгэнд гайхуулах биш. Бүр тол руу харж агаад чи энийг үнэхээр чадахгүй шүү дээ гэж толинд хэлж байгаа. Өөрлөгөө харж агаад. Тэгэх юм бол чиний тэр нэг авмаар байгаа нөгөө хоцромоор санагдаад байгаа инкватын хэлсэн өстой киллер санаа гоё санагдаад байсан юмуд ч ингээд дарагдчихдаг юм байна л да. За би энийг мэдэхгүй. Манай инкват мэдчих байж болно. Гэхдээ би инкват биш ээ гэж. Тийм ээ. За тэгэхээр энийг болохоор юу гэж хэлэх гэж ингэвэл дүгнэлт нь болохоор судалж ийн гэд удаад ах. Тэ. Гэхдээ удахгүй тулд авчаад судлах гэдэг мэддэг анханасаа биш юм байна. Аль нь зөв бэ гэж уралдах биш юм байна те. Мэдээж хурд хүч янз бүрийн реакшн хурдтай реакшн хэрэгтэй. Гэхдээ тийм учраас та өөрийнхөө ойлгодог, үнэлж чаддаг саяны бараа шиг те. Энэ Samsung ер нь зүгээр юм биш үү? AI тренд нь зөв биш үү гэдгээ нэг мэддэг. Гэхдээ тэр дотроо өөрөө оролцдог, баг бизнес хийдэг. Логикийг нь мэддэг, тийм ээ. Эрсдлийг нь тооцож чадвал. За алдаа гарлагт ингэн шүү гэдэг артлын бэкап хувилбартай зүйл дээрээ л оролцоол гэж байгаа. Тэр тохиолдолд чиний аяанда хурд чинь маш хурдан гарч ирнэ. Яах вэ гэж эргэлзээ суугаад байхгүй байхгүй. Аяанда хурдтай байна чи мэддэг зүйл дээр акшн хийж л таарах байхгүй да. За Warren Buffett-ийн жишээн дээр юу гэж бол цаад чинь текстайл компани уу одоо нөгөө Berkshire-ийн Hathaway-ийнхаа нөгөө анхны үүсэл чинь зүгээр юм нэхэмлийн компани байсан шүү дээ тийм ээ. Тэгээ нэхэмлийн компани дээр нь хүүхэд байхдаа тэр бодтой зарагддаг хийсвэр биш зүйл гэдэг энэ бүгдээр явахлаараа л юу тэр саяны Coca-Cola гэдэг чинь хэрэглэгчийн брэндийг судалж байгаа. Хэрэглэгчдэд айл хизээ очиод толгоонд нь суудсан брэндүүд хөрөнгө оруулна. Дараа нь даатгал бол тэртээ дөрөв нэг гоё бизнес шүү дээ тийм ээ. Цэвэр бизнес. Эрсдлийг өдөрдөж байгаа. Дараад нь болохоор банкны бизнес. Хүн төрөлхтөн гинт мөнгнөөс үүднэ гэж байхгүй те. За боли гэж мөнгийг яагаач кологоор солихгүй. Харин колог бол пепсигээр сольж болно. Мөнгийг кологоор солихгүй те. Тэгэхээр банкны бизнес. За ер нь бол тааж боломжтой predictable cash flow-тай бизнес гэж байгаа. За маргааш өнөөдөр энийг зарахад маргааш тэг орхол юм биш үү? Тодорхой юм байна. Гинт салхин хийсчихгүй юм байна гэдэг бизнесийг л хөрөнгө оолдог. Тэрийгээ сайн ойлгодог те. Тэрэн дээрээ яг одоо тасралтгүй 60 жил ажилласан гэж байгаа шүү. Berkshire Hathaway-га одоо эзэмшээд 60 жил болж байгаа хүн баггүй. Тэгэхээр 36 татаа эзэн болсон юм уу да те. 60 жил ихлээр. Чин яасан гэлээ захирлан таалагдахгүй гарна удалтад авцсан гэдэг үл. Тий одоо энд гарна тэр нөгөө эгонс олсон. Тэгээ өөрөө бүр хэлсэн миний хамгийн том алдаа бол ерөөсөө энэ Hathaway-г хөдөлж авсан явдал гэж байгаа байхгүй. Тийм. Бүр өөрөө тэгж хэлсэн. Тийм. Тэгэхээр иймэрхүү одоо өндөр технологийн ойлгоогүй тийм ээ тэр нөгөө temporary технологи гэж магадгүй гэж хоёлаа ярьдаг штэ гар утас гарахаас өмнө пэйжер гэж гараал алгуулсан тийм тэр лөө айгүй урт хугацаанд хөрөнгө оруулсан байх үү дээ тийм ээ тэгэхээр хай техүүд чинь бас эрсдэл өндөр шүү боломж өндөр нөгөө талд нь яг толон тусгалаараа эрсдэл өндөрөө гэж за дээр нь сонирхол нь гинт өөрчлөгддөг бизнесүүд хүмүүсийн нийгмийн сонирхол гинт өөрчлөгддөг тийм ээ тэгэхээр одоо усны эсрэг гэсэн. Ус бол нийгмийн сонирхол хязгаарч өөрчлөгдөхгүй бизнес байхгүй. Тийм байгаас тэ гинт уснаас татгалзъя гэж болохгүй байхгүй. Боломжгүй тий. Тэгэхээр ийм бизнесүүд рүү тийм хай тек буюу тийм юун солигддог. Сонирхол солигдож орлуулж болдог бизнесүүдээс ер нь аль хол явахаа гэж. Тийм байна. Тийм. За тэгэхээр эндээс юу гарч ийн гингүүт энэ философиос юу гарч ингүүл бас бид хэлээд байгаа нэг ухаантай айгүй багтаа IQ өндөртэй хүмүүс цаан явж гинэ гэсэн бас нэг тийм биш юм байна. Учиргүй онц сураад байснаа цаан явж гинэ гэсэн чи үгүй юм байна. Эсвэл дандаа л хөдөлмөрлөөд насаар хөдөлмөрлөө тэгэл нэг ядруулхан
Нэг тийм байдаг штэ. Хамбаатан донд хамгийн бүх юмд л хөрхийн амтанд ажиллагдаал сэтгэл сайтай нэг хөөрхий яваал ажил явдал болсон ч болоод л жолоо барьсан ч тэр нөхөр барайл яваад ддаг. Уг нь асар их тийм коммуникац сайтай хүн байгаа зү тэ. Гэтэл хамаатнуудад нэг тэр цагаад л хамгийн ядруу нь яваад ддаг тэ. Тэр яагаад байна вэ гэсэн чинь энэ тэр темперамент буюу нөгөө хүний тухайн үед одоо яг өөрийнхөө дүрмээр явж чадж гинөө бусдын дүрмээр тоглоод байна уу гэдэг дээр байх философи гарч ирж байгаа. Амжилт бол оюун ухааны тоглоом биш юм аа. Харин темпераментийн тоглоом юм аа гэж. Тэгээ тэрэндээс ингээ өгүүлсэн гой юм байт юм билээ нөгөө мэдхгүй хүн дуугаа суухтаа сүртэй мөртэй жилүүдээ тийм ээ. Тэгээ тэр чи яагаад гэвэл тэр хүн тухайн үед оноол тэгэл нэг гүлтийгээ суудсан юм байна л та. Тэр нь алдаа гаргахгүй те байгаа ч юм шиг. Тэгэхээр энэ бол юу вэ гэвэл энэ Баффетийн core философиудын нэг нь байгаа. Аль болох өөрийнхөө яг баттай мэдээг юм дээр бити хөдөлгөөн хийх гэсэн үг байхгүй. Чи яг байлдаж штэ танд чинь аав нүгэн гэж чавчаал нэгэн цохол бокс шиг юм болж байгаа байхгүй. Энэ өөрийгөө сууж ягаад яг эндээс өөрийгөө харахлаа болохоор нэх гой график дээр ажиллаж чинь бодож байгаа. Үгүй штэ яг эндээс би энэ интерфейсээр дамжаад бүх хүмүүс би чиний мөнгийг шулгуу би чи миний мөнгийг шулгуудаар хийцэн 8 хийж байгаа штэ. Яг зодтолдож байгаа гэсэн үг байхгүй. Харилцан цохолцсон. Бай сэлүүд чинь те. Тэгэхээр яг энэ үед бити тэр зодоо руу байн гүйж ороод байдаг. Эцсийн эцчил олон зодуулнаа л гэсэн үг те. Тэгэхээр тийм паник ерөөсөө сэл паник ям зүрийн тийм акшн хийдэггүй. Шуналдаа автдаггүй те. Шуналдаа автна гэдэг чинь нөгөө өөрийнхөө зорилгоос хязгаа авчиж байгаа байхгүй те. Тэгээ олон нийтийн нөгөө хайп давлгаа дагдаггүй. Тэрэн дээр бол бүр өөрийнх нь бас хэлцэн үг. Одоо олонч трейдерүүд хэлдэг штэ. Тэр хүн болгон авах гад дайрч байгаа бол чи болчих. Хүн болох нь зарах гад дайрч байгаа бол авчих гэдэг ч үлээ те. Албартай кино мөн дээрс гараад идэг да үгнүүд нь. Тэр юг харуулад нэхлээр зүгээр энийг тайлбарлаад байгаа юм те. Бас яг бүрэн биш. Яагаад заавал хүн болгон хайж яхад нь авах ч ёстой юм гэдэг нэг бодол төрдөг штэ. Тэр чинь нөгөө одоо энд тайлбарлагдана хизээ авах юм те. За эндээс юу гэж хэлж ийн гэвэл мөрөөдөлгүй сахилга бат бол сохроор хөтөө аялахтай адилхан юм. Харин сахилга батгүй мөрөөдөл бол зүгээр аялагч бүр сүрэл юм а гэж. Зүгээр сүрэл. Тэ гэж. Тэгээд энийг бол энэ санхүүгийн сахилга бат гэж сүлд ярьдаг. Одоо би бас их ярих дуртай. Тэр нь бол юу гэвэл ерөө санхүүгийн сахилга бат гэдэг мөнгөний тухай хогт яриаг шүү. Чиний хувь хүний self дисциплин тухай яриад байгаа. Хувь хүний хариуцлагын тухай яриад байгаа. Тийм ээ. Өнөөдөр би ингээд тедэн төрөг тэг нь орой хаан хүүхдтэй кино үзүүлнэ ингэн тэгнэ гэд төлөвлөчөөд тэрийг нөгөө уудаг аав шиг сэтгэл хөдлөнгүүтэй бүгд нь хувьцаараа болчдөг. Эсвэл байрны урьдчилан өгчдөг. Нөгөө хүүхд яах юм? Чи бусдын өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй шүү дээ. Чи тэгнэ гэсэн бол хүүхдтэй амлсан бол тэр ажлыг хийлдэ. Тийм ээ. Тэрнээс бити маргааш нь авч өгөхтэй л та тийм. Хүүхд чи үрт хариуцлага болж байгаа. Кино үзсэн гэсэн мөнгө хариуцлага. Ингээд яваад байгаа. Энийг хэн заасан бэ гэхээр нөгөө аав. Джеф Безос тэр өвөн гэдэг шиг тийм. Тэгэхээр хүүхдүүдээ одооноос тийм байлгаарай. Манайхан болохоор яах чинь гэхлээрэ усан чумбол сургаж ягаад юм шиг чөлөөт тавьж ягаад их сургуульд орох болохоор нь хүүхдээ шоу болгоно гэдэг байхгүй. Ямар нэг шоуны сургуульд оруулаад шоу болгох юм байл та. Энэ бол маш буруу гэдэг. Маш буруу. Хүүхд чинь одоо ямар орчинд өссөн тэр ургаж явахдаа ямар усаар усалсан эсвэл анханасаа алюминий мод тарьсан бол гинт болоод мандрин болгочих гэж болохгүй байхгүй да тий. Тэгэхээр хүүхдүүдэд та бидний үеийн залуус аль аль нь бие биендээ хэлэхэд хүүхдүүдэд тэр яг Баффет шиг анханаас нь хөрөнгө оруулалт юмар нь явчих юм бол одоо юм болдог байх нэ. Ном уншаад их сургуультай ном уншаад бас Баффет болохгүй нэ шүү. Харин эсрэгээр усандаа сайн сэлжсэн хүүхдүүдийг их сургуульд нь харин илүү сайн номыг уншуулад онлайн болгоорой. Энийг бол аав нь яг тийсэн бэл. Аав нь багаас нь хөрөнгө оруулалтынхаа өөрөө нөгөө дилерээр ажиллаж исэн хүүхдээ. Тэгээд их сургууль сонгох болоход Баффет нөгөө хүүхдэл юм хань нөгөө өдөр тутмынхаа олж исэн 10 хиттэй одоогийн ханшаар 25 оны ханшаар 2 сая мянган доллартай болцсон байж байгаа байхгүй юу? Тийм. Тийм тухайн үед $40 мянган гэж байгаа 40 онд 17-8 настай байхдаа. Тэгэд ер нь эндээ амтшаад ерөөсөө дилер хий тийг ингээ гэл баахал бас хүүхдэл болсон хань явж байгаа байлгүй дээ. Тэгэхэд аав нь үгүй ээ. Яг үндсэн зүв байна. Одоо над үндсээ мэрэгжлийн төвшөнд гаргахын тулд тэгээд их сургууль руу бүр хүчээр олсон баг. Ингээ 2 3 их сургууль төгсөж байгаа. Заадах чам. Тэгэхээр энэ юг харуулад байна гэхлээрэ тэр төрсэн юмыг одоо болж байгаа энэ гой зүйлийг ингэж 10 хэд наснаас авчирсан зүйлийг их сургуульд илүү чанаржуулдаг байх болохоос биш гинт одоо А гэдэг мэрэгжил хөгжөд явжсэн хүүхдийг их сургуульд гинт Б болгочдөг айл өрхөд бас их биш шүү тийм ээ.
За тэгэхээр энэ түрүүн ярьлаа. Саяны өөрөө би энийг одоо зөрчсөн гэж. Сайн Berkshire Hathaway дээр. За түрүү ярьлаа. Уурнаас төрсэн эзэнт гүрэнгээ бүр Википедиа дээр нэртэй байгаа шүү. Тэ. Аха. Тэр яасан бэ гэхээр зөрчилдөөн парадокс болчиход байгаа. Тухайн үед 60 онд нэхэмлийн компаниуд бүр ингээд даун юу болж исэн юм байна. Улс даяараа дэлхийд даяараа л юу дампуурж исэн. Жохон трендгүй болоод хүй хай болж исэн. Үе юм ээ л дундалтынх нь үе. За тэр үед болохоор одоо 60 оны Баффет яадаг вэ гэхээр үнэн нь унтсан, үнгүүтсэн компаниудыг түүдэг ийм хүн байсан юм байна. За одоо энэ эхлэлийн үе дээр байхгүй да бидэд зэгдэс үнэн баг бол авчий гэдэг. Тэгээ энэний дүгэлт нь гарны статистик үнэлгээнд бити автж байгаараа гэдэг тийм. Тэгээ Америкийн тэр дундаа Америкийн нэхэмлийн салбар бүр ингээд унаад өрсөлдөх чадваргүй болоод одоо бодитоор өртгөн 100 төгрөг байсан зүйл 10 төгрөг мөрөг болоод ингэж ирж исэн. Энэ дээр бас нэг жоохон алтан үе шүү. Нөгөө мөнгө хийдэг хүмүүсийн хувьд алтан үе гарч исэн тийм. Тэгээ Баффет ийм компаниудыг хайжгаад тэр Бенджамин Грэм гэж өөрийнх нь одоо энэ хувьцааны багш хүн байгаа. Тэрнийхээ нөлөөгөөр одоо үнэн бодит өртгөөсөө баг байгаа хувьцаануудыг аваал гэж хэлжсэн байгаа байхгүй тий. Саяны 100 төгрөг байсан юм 50 болчиход авчих гэл тий. За тэгэхээр ийм компаниудыг хайж авж байгаа тэр нэхэмлийн компаниг авсан байгаа. Berkshire Hathaway байгаа. За аваад энэ дээр бас мөнгө хийсэн шүү. Аваад тэгээд эргэлээд буцаагаад нөгөө дууддаг байхгүй юу? Одоо манай компанид арайч хямдхан зарчижээ жоохон мөнгөтэй болоод одоо буцаа Сирия гэд буцаагаад авдیں۔ Энэ үед хүмүүс хоёр нугалж муулдаг ийм үе гардаг. Тэгээд өх болсон чинь нөгөө компани тэрийг өгөхгүй байхгүй. Одоо буцааж буцаад зарахтаа одоо юу гэдг юм те би чамаас 50-аар авчаад буцаагаад надад хувьцаагаа би 100-аар авчил даа гэхлээр за тгийгээд өгсөн чинь чи надад буцаагаад 50-ыг өгчихгүй. Тэгэхээр энэ шийдвэрийг яаж гаргах вэ гэхлээр би чамтай харилцаж байгаа хооронд танай компаниг хөтлөж авсан. Яг тэрэн дээр өөрөө бүр уураараа гаргацсан. Эго уур тэгээ жоохон мөнгөтэй болсны нөгөө залуу баяны бүх юм нөлөөсөн гэж байгаа өөрөө тэгж ярьж байгаа те. Энэ миний хамгийн том алдаа гэж. Хийж болохгүй гэж боддог одоо бүх онлоо зөрчсөн гэж байгаа байхгүй те. Тэгээд энэ компаниг авцсан. Тэгээ нэхэмлийн компани болсон те. Сэтгэл хөдлөл хамгийн сүүл байх ёстой шүү дээ. Тийм гэсэн чинь бүр яг эсрэгээр нь одоо байж болох бүх алдаануудаа хийсэн байгаа байхгүй тий. Тэгээд тэр Stanton гэж CEO байсан юм байна. Berkshire-ийн. Тэрнтэй одоо хувьцааг тодорхой хэмнээр буцааж авна гэж ярьсан боловч тэр нь өөр санал ирээд тэгээд одоо одоогийн Баффет биш шүү. Тэр үеийн нэг омглон Баффет одоо бүр нүдэндээ төсөөлөхөд надаар тоглолоо гэж хүлээж аваад би болвол юу яа бодлож авъя гэдэг. Тэрнээс мөнгөтэй дэвч биш юм байна шүү дээ. Тухайн үед болохоор яасан гэхлээр тухайн үед хоёр сонголт байгаа. Нөгөө буруу сонголтыг хийж байхгүй юу? Авсан ширээ буцаага заарна тэр алдагдал байгаагүй шүү дээ. Тэгээд жоох ашигтай. Тэрийг ашиг аваад ингээл болоо. Уг нь тэр Баффетийн хувьд бол өдөр бүр хийдэг зүйл нөхгүй уг нь. Гэтэ тэр хүнтэй нөгөө хувийн нөгөө эго нөгөө хүний нөлөөлж байгаа байхгүй хувьцат талаас биш. Тэгвэл одоо бүр Стенкотийн хувьцааг бүгдийг авчил да гэдэг нөгөө Монгол зан монголчуудын манус нөгөө байдаг огцом зан авж штэ тий. Тэгээд аваад гэтээ зүгээр шуудалдаж авах л да нөгөө хувьцааг чинь стоктор байгаа хувьцааг чинь нөгөө юу яадаг баг навсарга мерсэр байгаа том юутай болцдог штэ пүлтэй болцдог. Тэгээд авж байгаа тий. Энэ эго эмошн нөгөө өшөө авалт. За энэ минь чи нөгөө трейдерүүдэд байдаг юм зан төрхүүдийн байж болохгүй хязгаарлагддаг юмнуудыг бүгдийг давсан. Тэгэд авахд энэ Berkshire Hathaway цагаат болох юм бол авах зорилтод ерөөсөө компани ерөөсөө байгаагүй. Нөгөө баахан нөгөө өөрөө нэлээ нэг өндгөө олон сагсанд хийж байгааг баг тоохооргүй нэг сагсан л байсан бол таарж байгаа байхгүй. Тэгээ тэрнийхээ төлөө сэтгэл хөдлөл бардамлал уур хэлэнгээрээ тийм зүйл хийжээ. Тийм ээ. Тэгээ бизнес нь өөрөө нэгдүгээр дампуурж байгаа. Яагаад дампуурж байна гэхээр нөгөө анхны хөрөнгө оолт маш их тоод хөрөмжөндөө асар ихийг оруулдаг. Тэгэд маш их олон хүний хөдөлмөрөөр явдаг. Тогтмол зардал ихтэй. Тэгэд гарсан ашиг нь ерөөсөө их чүүхэн. Гинт нугарж маргааш нь хүмүүс
гинт нэг өглөө хатарсан чинь нэхмэл цамцаар гэд улсаараа яараал олон арваар нь нэхмэл цамц аваад байх бизнес бүр яагаад байх боломжгүй шүү дээ. Гэтэл одоо юу гэдгийг цэцэг мэцэгний бизнес үчин гинтгэж босдог шүү дээ. Нэг өглөө гинт өндө орчдөг те. Гэтэл одоо нэхмэл ноосон цамцны бизнес гинт нэг хүн яаж ч баян байлаа гэд 10 адилхан ноосон цамц авахгүй байлгүй тийм ээ. Гэх мэт ийм бүр ингээд байж болшгүй ийм бизнес واخгүй бүр хамгийн одоо мяа бизнес гэх юм уу одоо юу гин те. Тэгэхээр ийм бизнесээ авсан нь мань хүнд асар том сургаал болсон. Ямар сургаал болсон бэ гэхээр хямд статистикаар энэ одоо нэг динамик харж агаад ингээд ингэж өсөж агаад хит унлаа. За энэ дээр хүмүүсийн тархи юу гэж ажилладаг бол график хардаг, динамик хардаг бол ингэж яагаад унлаа. Энэ буцаж ингэж л таараа. Эсвэл хит өсөөд энэ да энэ нэг өдөр тонгоондоо гэж боддог тийм үү. Тэгээ сайн трейдерүүд бол тэгдэггүй л ах зүгээр. Мань мэтийн дундаж юмнууд болохоор яг динамик харж агаад тийм автоматар бодолд орж ирдэг. Яг энийг бол одоо эндээс хойш Баффет хийх байлцсан. Тэгэхээр энэ динамик гэхээс илтэйгээр нөгөө юугаа одоо саяны нэхмлийн компани юм уу одоо тэр хоёлаа жишээ аваалгаа одоо толгонд кол орж байдаг юм. Сая кол авсан л гадаг. Одоо юу гэдгийг юм бэ? За Samsung гэж ярьчих. Samsung компани үн цэн юу юм бэ? Үнэн нь үн цэн нь. За энэ компаниг хэдэр үнэлэх юм? Хэдэн хүн дээр ундааг нь авч байгаа даа. За яг популяр юм авчи. Ундааг нь хэн авч байгаа даа. Хэд заагдаж байгаа өдөрт. Тэгээ энэ гинт уужаасна маргааш одоо юу гэдгийг энэ ундаанаас болоод л одоо энэ ковид гарчлаа гэдэг шиг юм амар л юм гарч ирэхгүй бол өнөөдөр гинт ухаа болчихгүй нийгмээрээ гэдэг чинь доктортой бох ажиллах те дөрөв жих шиг болчихгүй ийм бизнесийн ерөнхийд тренд нь байж штэ. За тэгээд үнэлгээн дээр за энэ компаниг 50-аас $60 компани байна да гэж бодоод үнийг харсан чи 10 байх юм бол аваа л гэж байгаа байхгүй юу? Тэ? Тэрнээс нөгөө динамикаар харсан чинь дээшээ өсөд 100 болтгүй 100 байж яснаа 80 дээр ирснийг нь хүй одоо энэ буцаж өснө шүү гэдээ авах гэсэн чинь нөгөө үндсэн үнэ 50 байх юм бол 30 дээр алдаа гарцсан байгаа зү тэ. Тэгэхээр яг тэр бодит үнэлгээг нь хараал гэдэг. За бодит үнэлгээ тооцож сурна гэдэг бол очоод бас нэлээд толгой зарна шүү. Нэлээд толгой зарна. За ингээд хэд хэдэн яг тийм нэг одоо ажил компаниудыг судалчихаар яг тэр хүрээнд эргэлтэнэ. Түрүүчийн ярьсан circle өөрийн circle дотор эргэлтэн гэсэн үг шүү дээ. Хүнжлийнхаа хэрэн дээрээ. За энэ тохиолдолд хур дээр акшн үзүүлэх мэдж байгаа шүү дээ. Судалсан компани ингээ орчлоо гэж бодъё. Хоёул амьдрал дээр. Энэ компани ер нь бол 50 л байх компани байна да гэд. За ингээ орхицсон хүн дараад нь огт тэрийг судлаагүй хүн хоёр нөгөө гинт динамик зах зээлийн гинт ийм огцом өөрчлөлт гаргахлаар би шууд 50 10 болцоо авчи. Миний реакшн хурдан байгаа зү. Судлаагүй хүн намайг дагуулгаад авах юм бол тэр хүн алдах магадлал байхгүй. Үйлдэл яг атгах хийгдэж байгаа зү. Гэт нэгэн судалсан судлаагүй хоёр байж байгаа те. За ингээд цаг дуусах гээд байна. За тэгээ түрүүний ярьсан нөгөө темперамент дараагийнх нь темперамент IQ-гаас илүү шүү гэдэг юм. Энэ ялангуяа энэ хөрөнгөний зах зээл энэ хариуцлагатай зүйлтэй гарч ирж байгаа. Санхүүгийн сахилга бодвол тухайн үед өлссөн байж болно, яарсан байж болно, тийм ээ. Мөнгөтэй гэж болно. Гэхдээ чи алхдаг бол алхаал харж байгаа. Алхна гэж бодож, автобусын цуна гэж бодож төлөвлөсөн бол чи яаж баян байсан. Тэр төлөвлөгөөнийхөө дагуу л явал да. Жохон мөнгө олонгууд такси даал, жохон мөнгө олонгууд бүр үнэтэй машин битээ аваад бай. Тэр чинь нөгөө шатаас буцаа бууг алхчихж байгаа шүү. Тухайн үед гоё гэхдээ том зорилгоо алчиж байгаа мэгч те. Тэгээ эндээс бол юу гэвэл юу гэвэл өөрийнхөө мэддэг зүйлээр одоо наад гэдэг шүү дээ. Өөрийнхөө мэддэг зүйлээр наад тэр мэддэг зүйл гэдэг чинь чамд өөрөө өмнөх туршлагын чинь хэрэглэх үнц нь ирж байгаа маа. Мэдхгүй зүйл дээр бол чамд туршлага байхгүй, үнц нь байхгүй. Чи угаасаа тэр зах зээлд хинч байхгүй. Гэтэл өөрийнхөө зах зээл дээр бол чи айхтар том нэр хүндтэй би ч гэсэн түрүүний ярьсан тэр компаунд хичээл зүтгэлийн чинь нийлбэрүүд чамд байх хүч байгаа. Хаагдахгүй гэсэн хүч байгаа. Тийм ээ. Тэгээ энэ бүгдийг нөгөө intangible asset гэдэг. Баригдчихгүй одоо юу гэдэг лээ? Одоо бит бус хөрөнгө. Тэгээ энэ бит бус хөрөнгө чинь болвол Баффетт одоо 96 байна уу? Одоо Баффеттийн бүх хөрөнгийг дэлхий хураагаад авчлаа гэж бодъё. Дахиад бусад ирнэ гэж байхгүй. Дахиад бусад ирнэ. Бүх ядуус туваагаа тараагаад өгчээ. Хэсэг хугацаанаараа Баффет дахиад тэр мөнгөө базаал дахиад энэ мөнгөтэй болчих нөгөө ядуус хуваагаад авсан ядуучууд буцаал их тэрэнд очиж чинь. Яасан гэхээр тэр мөнгөндөө биш харин тэр мөнгөнд хүрэх энэ дисциплин буюу энэ хариуцлага сахилга баттай буцаал авчна.
байгааз. За тэгэхээр энэгээр хүргээд дуусгаж юу гэвэл залуучуудаа нөгөө альва зүйлийнхаа мөрөөдлийн төлөө хариуцлагатай би маргааш ингэх чинь гэчээд өнөөдөр бити дэрийг сулруулаарай, тууштай байгаарай те. Мөрөөдөөтэй хүчээд тэрнийхээ төлөө алхаатай нэг өдөр тэр алхалтж 10,000 хүрнэ. Нэг хараагаад 10,000 алхдаггүй шүү гэдэг үгүүлбэрийг энэгээр хэлэх гэж зорилоо. За баярлалаа батах. За баярлалаа. Тэг нэг пуужинд битгий суугаарай л гэсэн санаа шүү дээ. Пуужинд суух гэж битгийгүйгээр. Тий, битгийгүйгээр. Тэр пуужинд нэг хүн болгонд олддоггүй маа гэжтэй. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент итгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 сталгоны од өндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.